Өдрийн мэнд манайхаа Гураа Академийн захиралтай сурсан байна. За та бүхэндээ Гураа Академийнхаа влогоор дамжуулаад хоорондоо боловсролын тал дээр ярилцъя гэд шийдснийхаа дагуу эхнийхээ влогийг бид цацсан байгаа. За эхнийхээ влог дээр мэдээж хэрэг маш их юмны эхлэл гэдэг чухлаа гэд бас их сайхан урмын өгнүүд авлаа. Хоёрт гэвэл аливаа ажлыг сайжруулахад хамгийн чухал зүйл болох effective feedback-ийг бас нэлээх цуглууллаа. За тэгээ effective feedback гэдэг маань бол би өмнөх хичээл дээр бас нэг хальт ярьжсэн critical thinking буюу шүүмжил сэтгэлгээ дээр хамгийн чухал асуудал бол аливаа зүйлийг шүүмжид олон талаас нь харах, нөгөө талаасаа бас нөгөө ажил хийж байгаа хүндээ хамгийн effective байдлаар үнэлгээ хийж өгөх. Энэ бол маш буянтай ажил гэж баг хэлж болно. За тэгээд ярьсан бүх найзраасаа би бол окей маш баярлаа. Хамгийн гол нь яаж сайжруулах вэ гэдэг бас энэ комментүүдийг бол нэлээх асуусан байгаа. За тэгээд үндсэндээ бол нэг багцлаад харах юм бол комментүүд бол нэг 3 багцтал хуваагдж байна. Нэг нь болохоор хэтэрхий хурд байна гэсэн. Тийм учраас би нэлээд богсгох хэрэгтэй юм байна. Хоёрт гэвэл намайг өөрөө яриач ээ, өөрийнхөө туршлагаас хуваалцаач ээ. Гураа Академийнхаа тухайд бас гэж сүүлийн 5 жил яг боловсролын салбарт ажиллаж байгаа юм чинь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхаа туршлагаас дээрээс нь өөрийнхөө бас туршлагыг яриач ээ гэсэн байгаа. За гуравт нь бол мэдээж хэрэг өөрийнхөө хөтөлбөр манад байгаа хөтөлбөрүүдийг бол маш энгийн тавч ойлгомжтой ярьж өгөөч гэдэг ийм комментүүд ирсэн. Тэгэхээр энийхээ дагуу бол би өөрийнхөө влогийг ер нь маш энгийн simple байдалтай болгоод өөрийнхөө офисын өрөөнд суугаад та бүхэнтэй хоёрын шууд өөрөө рекорд хийгээд өөрөө эдит хийгээд явчих гэж ер нь шийдлээ. Тэгтээ цаашдаа мэдээж гоё эдит шаардлагатай бол бас бибигээс бас тусламж аваа явнаа. За тэгэхээр хэдүүлээ манай влог 2-оор Гураа Академийнхаа талаар та бүхэнд маш тавчхан танилцуулна. Хоёр дахь юм бол манай Гураа Академийн хөтөлбөрт нэлээд том байр суурь эзэлдэг онлайн хөтөлбөрийн талаар та бүхэнтэйгээ ярилцъя. Онлайн хөтөлбөр ер нь ямар давуу талтай, ямар сул талтай, та яагаад сонгох ёстой. Дээрээс нь би бас өөрийнхөө онлайн хөтөлбөртэй хэрхэн учирч исэн тэр өөрийнхөө туршлагаас хуваалцъя гэж бодож байна. За манай Гураа Академи нь бол 2015 оноос хойш боловсролын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. За бас харьцангуй бас нэлээд их олон хүмүүс мэддэг болчихсон. За тэгээд манайх бол ер нь анх бол executive төвшний бол хүмүүстэй нэлээд ажиллаж байсан. За тэр маань болохоор Harvard-ийн Business School болон Harvard-ийн Business Publishing гэдэг энэ хоёр байгууллагатай бол хамтран ажиллаад нэлээх удаан хугацаа өнгөрөөсөн байна. За энэ хөтөлбөрүүдийнхаа хүрээнд бол бид нар Монголын бас нэлээд амжилттай яваа executive нартай бол нэлээх удаан хугацаанд хамтран ажиллаж байна. За тэгээ мөн энэ executive нартай ажиллаж executive хүмүүстэй хамтарч ажиллахаар бас юу ажиглагдж ийсэн талаараас та бүхэнд хуваалцъя. Тэгэхээр энэ бас тодорхой хэмжээгээр сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За дээрэс нь манайх бол асанд хүрэгчдээс гадна хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй. Хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр маань хамгийн анх бидэхэд бол хүүхдүүдэд ер нь бол гол асуудал болох хүүхдүүд SAT ч юм уу TOEFL-ийн шалгалт хөр академик болон шинжлэх ухааны инглишийн асуудалтай байдаг учраас ер нь бол яг үндсэн шалгалтууд дээр жоох муу оноо аваад идэг. Тэгээ энэ асуудлыг яаж шийдэх вэ гэд American Common Core стандартын дагуу хүүхдүүдэд бол шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэл дээр зааж судалгааны байдлаар бол ингэж хэлж ирсэн. За тэгээд үүнийхээ дараа бол бид нэр хүүхдүүд дээр зориулаад хүүхдүүдийн санхүүгийн боловсрол дээрээс нь бүтээч сэтгэлгээг боловсруулах сайжруулах энэ бол контент айгүй чухал юм байна. Энэ дэр бол яалтчгүй манаас ерхий боловсролын сургуулиуд дээр бол ийм контент одоохондоо хараахан байхгүй байгаа юм байна гэд 2016 оноос хойш бас энэ сайтан сурагчдын клуб гэдэг энэ бас нэг хөтөлбөрүүдийг явуулж байгаа. Тэгээ энэ маань энийхээ дараа дараагийнхаа влог дээр бас энэ хөтөлбөрийнхаа дагуу та бүхэнд илүү дэлгэрэнгүй яриа. За хоёр дахь хүүхдүүд рүү зориулсан гол хөтөлбөр гэх юм бол мэдээж хэрэг бид нар бол түрүүжил 2019 онд Stanford-ийн их сургууль, Stanford-ийн Pre-College-тай бол хамтран ажиллах гэрээ зурж чадсан. За үүнийхээ дагуу бид нар бол Монголоос нэг хүүхдүүд дагуулад Stanford руу бол 100 болгон ингэ явдаг болсон байгаа. Энэ жилийн маань эсэлт эхэлчихсэн байгаа. Мөн энэ хөтөлбөрийнхаа талаар бас тустай бас влог хийхэд бол бид нарт бол маш хангалттай сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За Гураа Академийн маань хувьд бол ийм байна. Тэгэхээр өнөөдөр бол би түрүү хэлсэн бүгдээрээ илүү онлайн хичээлийн талаар илүү ярилцъя гэж шийдсэн байгаа. За ингээд хэдүүлээ өнөөдрийнхаа үндсэн сэдэв буюу онлайн хичээлийн талаар ярилцъя. Онлайн хичээлийн талаар ярьж эхлэхээс өмнө та бүхэнд би өөрийнхөө хувийн бас хувийн түүхээсээ хуваалцъя гэж бодож байна. За хамгийн анх бол би онлайн хичээлтэй 2011 онд бол учирсан байдгийн. За энэ үед бол би Energy Resource компанид
Монголын хамгийн анхны одоо нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл дээр л ажиллаж байсан. За тухайн төслийн бол захиалагч нь Energy Resource, төслийн менежментийг бол австралчууд хийжсэн. За тэгээд австралчуудтай бас яг энэ төслийн менежмент дээр ингээм хамтраад ажиллахад бол мэдгүй зүйл маш их гарч ирсэн. Тийм учраас би ер нь ерөөсөө нэгэнт би төсөл дээр ингээ ажиллаж байгаа юм чинь төслийн менежментийн талаар ер нь яг ингээд одоо яг академик талаас нь сурчхъя гэж хийдээд тэгээ Монголда бас нэлээх сургалтууд хайсан. Тэгээд харамсалтай нь бол яг төслийн менежментээр тухайн үед бол сургалтууд байгаагүй. Одоо л яг нэг PMI Mongolian Office тэр нэгтсэн бас сургалтууд нэлээд гоё хөгжчихсэн байх. За тэгээд анх ингээд онлайнаар сургалтууд хайгаад ингээ явж байтал одоо Америкийн Villanova их сургууль бол яг төслийн менежментээр бүр ингээд онлайнаар бүр full онлайн хичээлтэй. Тэгээд дээрэс нь бүр applied master certificate энэ өгдөг. Ийм одоо хөтөлбөр болоод. За тэгээд бөөн баярлалаа шууд бүртгүүлээл ороод ингээд сурсан. За миний хувьд бол ер нь альва ямиг бол бас дадлагаар бол сурахаас гаднаас ер нь яг академик талаас нь техникийн талаас нь ингээд сурчвал ер нь ямар илүү одоо илүү үр дүн гаргадсан юм шиг санагддаг. Тэр утгаараа би бас яг ажил дээрээ ингээд төслөөрөө ажиллаад хажуугаар нь яг ингээд академик төсөл гэдэг чинь яг онлын хувьд ямар байгаа юм бэ гэдгийг хичээлээ сураад ингээд явхад бол би 1 жилийн хугацаанд бол маш их зүйл сурсан байдаг. Дээрээс нь одоо мэдээч хэрэг төслийнхаа хэмжээндээс нөгөө англи хэл дээр хичээл аваа явчихаараас академик англи хэл маш их давхар сайжирчихсан байгаагаа бол нэлээд бас мэдэрсэн. За ингэж би хамгийн анх одоо Villanova-гийн их сургуулиас одоо 1 жилийн турш онлайн хичээл төслийн менежментээр аваад за энэ сертификатыг бол хамгийн анх гардаж авч ирсэн байдгийн. За ингээд 1 жил бас нэлээд ачаалтаа сурнаа эн чинь. За яаж харуулмаар юм дээ. За ингэж мэг хэл юм шиг байна. За тэгээ нэлээд ачаалтаас ингэж сурнаа. Тэгээд хүмүүс чинь ажил төрлөө хийчээд харьдаг бол би бас үргэлжлүүлээд хичээлээ хийдэг. Тэгээд дээрэс нь хагас бүтэн сайн бас баг хагас бүтэн сайн болгон бас юм шалгалттай ингээд явдаг байсан. За тэгээд ингэж бол хамгийн анхаас онлайн хичээлийн ач холбогдлыг бол нэлээх өөрөө би дээр бол мэдэрсэн. Маш үр дүнтэй байсан миний хувьд. За тэгээд үүнийхээ дараагаар бол би мэдээж хэрэг 3 академийнхаа одоо үндсэн манай гол бас бүтээгдэхүүнүүдийн нэг Harvard Business Publishing-тай бол бас хамтарч онлайн хичээл хийдэг. Үүнийхээ сургалтанд суугаад энэ болохоор Harvard Business Publishing-ийн нөгөө өөрийгөө яаж удирдах уу, бусдыг яаж удирдах уу, бизнесээ яаж удирдах уу гэдэг ингээд 44 топиктэй ийм хичээл байдаг. Тэгээд энэ хичээл дээр бол манай бас нэлээд том executive нар бол баг бүгдээрээ шахуу баг сурсан байдаг. За тэгээд энэ хөтөлбөрийн маань сертификат ингээд ирж байгаа. За ингээд Harvard Business Publishing-ийн ингээд нэг юм бас онлайн сургалтын сертификаттай болсон байдгийг. Үүний дараагаас хамгийн сүүлд бол мэдээж хэрэг бас манай Гүрэн Академийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг энэ дээр та нарт харагдаж байна уу юу? Энэ Harvard Business School-ийн Lead with Finance буюу одоо ер нь хөрөнгө оруулахдаа бизнес хөрөнгө оруулахдаа юу анхаарах юм? Одоо ер нь бизнесээр нь яаж амжилттай авч явах юм гэдэг илүү бизнес оунерүүдэд зориулсан юм хөтөлбөр манайхаас зохион байгуулдаг. Harvard Business School-ийн онлайн хөтөлбөртэй хамтраад за энэ хөтөлбөрийнхаа сертификатыг ал мөн авсан байдгийн дараа нь та бүхэндээ бас илүү гоё тод харуулна. За тэгэхээр миний хувьд бол онлайн хичээл дээр бол одоо ингээд учирсан түүхээс товчхон ярьлаа. За тэгээд онлайн хичээл дээр бол хүнээс ер нь хамгийн их шаардах одоо тухайн онлайн хичээлийн хувилбарыг сонгоод сурч байгаа хүнээс хамгийн их шаардах чадвар гэх юм бол тухайн хүнээс self discipline буюу одоо хувийн сахилга бат бол биднэрт бол хамгийн их шаардлагатай байдаг. Учир нь гэвэл хинч чамаа хажууд чи ирээ аль сураач хүй хай гэдэхгүй. Тийм учраас бол өөртөө анханасаа зорилгоо зөв тодорхойлоод би яагаад энэ хичээлийг авч байгаа, яагаад би энэ хичээлд цагаа зарцуулж байгаа, яагаад би энэ хичээлд өөрийнхөө олсон мөнгийг зарцуулж байгаа юм бэ гэдгээ маш тодорхой болгоод энэ асуултууд дээр ягштал сайхан хариулаад тэгээд өөрийнхөө одоо сахилга батыг маш тодорхой болгоод цагаа зохицуулаад ингээд бол сурж эхлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр миний хувьд бол өөр дээрээ ч гэсэн ингээ харахад би чи одоо
9 жилийн өмнө юм байна шүү дээ. 9 жилийн өмнө одоо яг энэ онлайн хичээлтэй уулзраад бас өөрийнхөө цагийг зөв зохицуулж сурч ирсэн юм байна. Дээрээс нь бас тодорхой хэмжээгээр өөрийгөө мотивацлах, зогсолтгүй суралцах гэд маш олон ур чадваруудыг бас олж авсан юм байна. Тэгэхээр энэ бас нэлээд тийм давуу талтай байдаг. За дээрэс нь мөн би бас одоо ингээд 2015 оноос хойш одоо амжилттай яваа, аль ч салбарт ер нь амжилттай яваа executive төвшний одоо хүмүүстэй бол нэлээх ажилласан. Тэгээд яг босрлын салбарт ажиллаж байгаагийн бас нэг том давуу тал нь гэх юм уу да. Ер нь дандаа сурыг, боловсрыг, мэдээ, сайжрыг гэсэн юм эерэг хандлагатай, зөв хандлагатай хүмүүстэй ер нь байнга учирдаг. Энэ бол маш одоо залуу үеийн хувьд бол маш их давуу тал. Дээрээс нас одоо зөндөө олон том одоо компани, корпорациудыг авч явж байгаа. Бас одоо том биш байлаа ч гэсэн бас одоо өөрсдийнхөө төвшөнд бол олон бас нэг тодорхой хүмүүсийг одоо цалинжуулаад ингээ авч явж байгаа хүмүүс дээр бол гардаг бол нэг хамгийн том хандлага нь бол юу байдаг вэ гэхээр тэр хүмүүс өөрөөсөө бол маш одоо өөрсдийнхөө цагийг бол маш их үнэлдэг үнэлдэм байна гэдгийг би бол нэлээх анзаарсан. Тэгээд дээрэс нь тэр одоо тухайн хүмүүс бол тий одоо окей би энэ сургалтанд сурах гад энэ танхимд ирсэн болвол би яг сурах ёстой. Би яг энэ цаг хугацаанд байх ёстой. Би энэ цагаа яг бүрэн одоо яг сургалтандаа хариуцсан одоо сургалтандаа одоо зарцуулах ёстой гэдэг бол маш сайн мэдсэн юм ухамсарласан юм шиг ухамсарласан байдаг. Дээрэс нь онлайн хичээлээр ингээд за окей та бүхэн одоо хичээлээ одоо энд ингээд даалгавруудаа хийчихэд ирчээрээ гэхэд бол ер нь бол бүгдээрээ ингээд хийчихсэн ирдэг. Тэгэхээр би бол тухайн хүмүүсийг хараад одоо юу гэдгийг та нар бол төсөөлөхдөө магадгүй том захирлууд юм чинь даалгавраа хийхгүй ирдэг байлгүй бараг даалгаврыг нь бараг даваа хийгээ сууж яадаг байлгүй ч гэдэг юм уу бас бодож магадгүй тийм комментууд ч гэсэн их байдаг. Би ингээд найз нөхдөдөө яриа явж хаад ч гэсэн бараг чи яасан хүмүүсийн бараг даалгавар хийгээд ич гэнэ үү ч гэдэг юм уу. Гэх мэтчлийн юм одоо өөртөө тиймэрхүү комментууд их ирдэг учраас бас та бүхэн сонирхолтой байх болов гэж бодож байна. Тэгэхээр хизээч бол тийм байдгүйг би бол яг одоо сүүлийн 5 жил одоо энэ том удирдлагын төвшөнд ажиллаж байгаа хүмүүстэй ажиллаад бол нэлээх анзаарсан. Тэд нар маань бол ерөөсөө яг яс тас юма хийдэг. Цагаа үнэлдэг, бусдын цагийг үнэлдэг. Тийм учраас би энэ хүмүүс амжилттай явдсан байна гэдэг ер нь өөрийнхөө бас хувийн жижигхэн дүгнэлтийг бол хийчихэд байж байгаа. Тэгээд өөрөө бас үлгэр жишээ аваад бас тийм байхыг ер нь хичээдэг. Тэгээд бас одоо тэр болгон нэг шаардлагатай биш болвол ер нь бол альва зүйлд үгүй гэж хэлж сурсан. Энэ бас одоо бас их давуу тал. Яагаад гэвэл бидний цаг хугацаа гэдэг чинь бас одоо limited. Тийм учраас бид нарт өөртөө олдож байгаа өөрийнхөө энэ цагийг болоос юунд зарцуулах вэ гэдгийг бол бас одоо нэлээд сайн бодож иж шийдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр одоо бүх зүйлд бид нар байж чадахгүй. Тэгэхээр аль нь илүү бидний хувьд одоо priority байна вэ гэдгийг гаргаад түүнийхээ дагуу бол явдаг. Миний хувьд бол энэ бол байнга одоо сурах буюу одоо тухайн сургалтын цаана гарах гэдэг бол дандаа л миний одоо нэлээд бас дээгүр түвшний одоо priority тийм ажил байсаар ирсэн байдаг юм аа. За тэгэхээр за онлайн хичээл ярьж явж байгаа тийш орсон байх шүү. Тэгэхээр онлайн хичээл бол мэдээч хэрэг тухайн хүнээс бол маш их тийм self discipline одоо хувийн сахилга бат хариут нь одоо шаардна. Хоёр дахь юм бол цагийн менежмент шаардна. Цагаа та бүхэн зөв зарцуулж сурах хэрэгтэй. За тэгээд мэдээч хэрэг бас англи хэлний төвшин шаардна. Одоо ихэнх хичээлүүд маань бол англи хэл дээр байгаа. Одоо онлайн хичээлүүд маань. Тэгэхээр танаасаас англи хэлний мэдээч хэрэг тодорхойс төвшин бол шаардна. Гэхдээ манай гүрэн ахтай болохоор одоо энэ англи хэлний асуудалтай байгаа хүмүүстээр бас тулгуурлаад бас айл болох сайн сургалтын контентийг англи монгол хэл дээр зэрэг авах боломжоор бас ингээ хангаа явж байгаа. За ийм байгаа. За дээрэс нь мэдээч хэрэг онлайн сургалтын давуу талууд гэж байгаа тий. Онлайн сургалтын давуу талуудыг бол та бүхэн надаар хэлүүлэлт хүм мэдж байгаа ах тий. Та одоо хамгийн гол нь хаач явж исэн өөрийгөө хангалттай танд энэ хөтөлбөрийг сурах одоо мотивац байх юм бол та хаанаас ч бол тухайн хичээлийг авчиж болно. Машиндаач тэр гадуур явж байхдаач тэр гадаадч тэр хөдөөч тэр те магадгүй онлайн байгаа бүхэл газар та тухайн хичээлд бол хамрагдаад ингээ явах боломжтой байдаг те. Дээрээс нь одоо яг үнэхээр ойлгоогүй хичээлээ дахин үзэх боломжтой. Дахин реплей хийх боломжтой. Энэс одоо яг хувийн туршлагаасаа харахад бол нэлээ бас давуу тал юм шиг харагддаг. Одоо дахин сууж ял багшаа таныг ч ойлгосонгүй дахин хэлээд өгөөч гэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр
бас одоо яг онлайн хичээлээр бол дахин реплей хийх тэрнийхээ талаар бас өшөө одоо аль нэг сабжектыг нь илүү судлахыг хүсэх ч юм уу эсвэл илүү өөрт чинь сонирхолтой байх юм бол одоо тэрийг илүү судлаад явах ингээд өөрийнхөө цагийг зохицуулах юм бол ер нь яаж ч бол хүсэн тэлж тухайн мэдлэгээ бол хөгжүүлэх боломжтой байдгаар бол маш давуу талтай юм байдаг. Дээрээс нь болохоор бас онлайн хичээлийн бас нэг давуу тал гэх юм бол одоо глобал нийт төвшөнд ярих юм бол бид нар ч одоо залуу хүмүүс ер нь байнга л одоо ингээл одоо сүүлийн үед минимал байцгаая. За тэгэл дээрээс нь одоо эко бай одоо эрүүл одоо байгаль орчиндөө ээлтэй амьдрий гэл ингээл бүгдээрээ бас ингээл дор бүрнээ бол хичээцгэж байгаа. Энэ үед бол бас энэ онлайн хичээл бол бас өөрөө их тийм байгаль орчинд ээлтэй сургалтын хувилбар юм аа гэж бол гарсан байгаа тийм. Мэдээч хэрэг бид нар төсөөлөхөд чинь анги тахимд очоод одоо гэрэл асаахгүй за дээрэс нь зам дээрх тухайн хичээлдээ очих гэж төгжрөхгүй за тэгээ дээрэс нь маш их тооны цаас бид нэр хэвлэх шаардлагагүй гэл тэ ингээд эхлэхээр эн чинь бол өөрөө бас ингээд байгальтай их ээлтэй юм сургалтын бас юм хэлбэр болчихсон байгаа. Тэгэхээр бас за би ингээд дүр төрхөө өөрчилчлээ. За адлаа манайх юм гоё Харвардын малгай антрас зардсан шүү манайхаа. Энэ бол зүгээр өдөр болгоо ингээд юм хэрэглээд хараас ойртдаг гэж залуучуудаа ингээд бүр нэг тэнгэрийн биш байх гад ингээд малгай тэгээд юм хөөрхөн төлхөрний осор бас ингээд зардсан шүү маань та сонирхолоос манайхаас судалдаж авч болно. Хүүхдүүдэд бэлгэн төхөд хамгийн төрсөдрийн бэлгэн мэлэх ч юм уу тийм төл хамгийн тохиромжтой их санагдаад тий. Одоо жишээ нь би бол ингээд дандаа нотуудаа юм бичээд ингээд хаяад урж хайдаг тийм сонин зуршилтай би. Тэгээд энэ надад миний ингээд ноут авдаг Harvard University гэсэн ийм зүйл дээр бичдэг. За тэгээд энийгээ гоё бичиж дуусчаал ураал хаяад байдаг нэг тийм сонин зуршилтай. За нэг иймэрхүү. За тэгэхээр хэдүүлээ бол онлайн хичээл дээр бол ингээд юу гэдгийг ямар шаардлагатай байдیں, ямар давуу талтай байдیں ингээд ярьсан. Тэгэхээр мэдээч хэрэг бүх зүйлд сул тал гэж бас нэг зүйл байна. Тэ сул тал гэх юм бол онлайн хичээл дээр мэдээч хэрэг анги хам талантай болоод гоё өөрийнхөө яг ярьж байгаа одоо ярьсан хэлсэн зүйлээ ингээд юу баттгах ч юм уу эсвэл одоо нөгөө бусадтай мэтгэлцэх явцаар бол хүмүүс маш их зүйл сурдаг. Тэгэхээр тэр зүйл бол бас харьцангуй бас ингээд limited гэж ойлгож болно. Гэхдээ одоо бас нөө технологийн ач гавьяагаар гэх юм уу те бид нар бол өөрсдөө ингээд бас одоо онлайн орчинд хоорондоо мэтгэлцэх, онлайн орчинд хоорондоо ярилцах гэдэг ийм бол боломжтой болцсон байгаа. Дээрээс нь одоо манай Harvard-ын хөтөлбөр Harvard-ын онлайн хөтөлбөр гэхэд бол жил болгон Harvard-ын онлайн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань Harvard-ын сургууль дээр бол очоод тэгээд хоорондоо гоё танилцаад нэтворкинг хийгээд тэгээ ингээд сайхан найз нөхөд болдог. Түрүү жил 4 сард зохион байгуулагдсан. За тэгээд би болохоор 8 сард Stanford дээр очихдоо би Facebook-ийнхаа Harvard төгсөгч нарын онлайн групп дотор нь би би ингээд тэдний хооронд ингээд Stanford дээр байх нэ. Энэ хоорондоос ингээд завтай боломжтой хүмүүс байл уулзцгаая гэхэд бол над дээр 2 ч юм хүн олол ирж уулзсан. Тэгээ бас маш сонирхолтой байсан. Тэгээ хоёлаа бол тухайн нэг нь бол ажиллаар, нэг нь болохоор тэр юунд Пало Алтад амьдардаг юм хүнтэй ингээд танилцсан. Тэгэхээр бид нар хэлдэг штэ. Одоо очсон одоо корнер болгондоо гоё найцтай бай гэж тий. Тэгэхээр бол бид нараас энэ онлайн онлайн сургалтын ачаар болоос маш олон ийм найз нартай болох бас дэлхийд даяар олон найзтай болох давуу тал бол байдаг. Гэхдээ яг тэд нартайгаа бүгднтэй нүүр нүрээ харж уулзаж хичээлийнхээ явцыг ярилцаж чадахгүй нь бол тэр одоо боломж бол мэдээж хэрэг лимитэд байгаа. Одоо хэдүүлээ яг влогийнхаа төгсгөлийн хэсэгт болохоор яг манай Guru Academy-аас та бүхэнд яг at this moment ямар хөтөлбөр санал болгож байгаа, онлайн хөтөлбөр санал болгож байгаа талаар ярив. Энэ маань болохоор бид бол түрүү хэлсэн 2017 онд хамгийн анх хамтран ажиллах гэрээ байгуулад за одоо хамгийн гол одоо онлайн хичээл авахд хүмүүс англи хэлний асуудал байна гэдэг учраас контентуудыг бид нар монгол болгоод тэгээд энэ Монголдо сайхан сураад тэгээд олон улс хүлээн зөвшөөрөгдсөн юм гой сертификат гардаад авах боломжтой байгаа. Тэгэхээр манай энэ хөтөлбөр маань болохоор яг менежерүүдэд зориулсан хөтөлбөр байгаа. За тэгэхэд менежерүүд гээд тэгэхээр мэдээж хэрэг та бүхэн доороо одоо хүн доороо ажиллаж байгаа хүмүүсээ удирддаг. Дээрээ гүйцэтгэх захиралч юм уу бас өөрийн чинь ингээд удирддаг ийм хүмүүстэй ийм албан тушаалыг эдгээр хэлээд байгаа. Тэгэхээр менежерийн маань одоо гол үүрэг гэх юм бол та тухайн байгууллагын одоо гүйц захирал одоо CEO тий өөрийнхөө гүйцэх захиралч нь юу хүсэж байгаа эсвэл одоо тухайн байгууллагын owner бизнес эзэмшигч чинь одоо ямар алсын хараатай байгаа тий тэрүүнийг одоо тууцынхаа
одоо хурлын өрөөнд суугаад доор буюу front desk дээр ажиллаж байгаа өөрийн чинь доор ажиллаж байгаа хүмүүст яаж зөв ойлгуулж тухайн одоо тэр алсын хараа байгууллагынхаа алсын хараа зорилготой хүрэхт нь бол яаж дунд нь маш сайн гүр болох вэ гэдэг ийм л хүний ч одоо менежер гэж хэлээд байгаа. Тэгэхээр одоо би ч гэсэн одоо ингээд маш олон удирдах төвшний хүмүүстэй ажиллаж байхад бол хэлдэг маш гол асуудал бол мэдээч хэрэг хүний нөөцийн асуудал байгаа тий. Хүний нөөц сайн хүн олдохгүй байна, сайн менежер олдохгүй байна гэл ингээд бүгд бол ярьдаг. Тэгэхээр гол асуудал бол ажиглагдсан гол асуудал юу байна вэ гэхээр манайхан менежерүүдийг сонгохдоо за ерөөдөө харж байгаа. За чи ер нь гайгүй юм байна. Чи ер нь гайгүй дөнгүүр юм биш үү? За чи энэ хэдэн хүнийг нэг удирдаад ингээд аваа явчих гэж шууд ингээд менежер болгочдөг. За тэгтэл нөгөө хүн чи яах вэ? Одоо окей. За одоо даваатай ингээд нэг төвшөнд ажилладаг байсан хүн чинь гинт чиний дээр болоод ингээд ажилтан менежер чинь болоо хүрээд ирэхэд за цуг ажиллаж байсан хүмүүс нь хүлээн зөвшөөрөх үү? За хүлээн зөвшөөртөл за би ямар арга барилаар ажиллах вэ? Одоо даргалаад ингээд амар гинт одоо мундаг дарга болчих юм уу? Эсвэл одоо яах юм? Хитрхи нөө хуучин шиг дундаа ороод ингээд яваад ах юм уу? Ер нь яах ёстой бол гэж хөрхийн хамтад ингээд бүгдээрээ ингээд нэг ерөнхийдөө нэг тийм жоохон сандралын байдалтай ингээд байдаг. Тэгэхээр энэ одоо шинээр менежер болж байгаа тий энэ хүмүүст бол энэ асуудал бол зайлшгүй тулгардаг. Эсвэл бол одоо нэг бас нэг тодорхой хэмжээ хугацаанд хүн удирдсан хүмүүс маань болохоор нэг тийм ер нь ажиллаа за окей би болж гинэ гэд ингээд бодоод байдаг боловч нөө шин соргог одоо өөртөө нэг рефреш хийж ярьдаг штэ тий яаж буцаад нэг мотивац олж авах уу ч гэдэм үү тий энэ одоо байдлаа буцаж олж авахын тулд бас манай одоо энэ хөтөлбөрт бол хамрагдаж болно. За тэгэхээр манай энэ хөтөлбөр маань болохоор 100% онлайн хөтөлбөр. 100% онлайн хөтөлбөр маань оронгууд англи монгол хэлтэй. Тэгээд та бүхэн англи монгол хэлээр хичээлээ үзээ явах боломжтой. Тэгээд Монголда одоо энэ онлайн хичээлийг үзэж байгаа гол давуу тал нь бас илэрнэ. Энэ дээр бол хамгийн түрүүнд хагас өдөр болгон бид нар уулзаад одоо өөрсдөө чинь ижил төвшний менежер найзуудтай болно гэсэн үг. Бас таны networking сайжрна. Альва ажилд ер нь ингээд networking гэдэг чинь маш чухал байдаг тийм. Тэгэхээр одоо өөртөө чи адилхан сурыг, мэдээ гэсэн одоо энэ хүмүүс. Дээрэс нь өөртөө чи адилхан менежерүүдтэй одоо 7 хоногт нэг удаа уулзаад хоорондоо сурсан мэдсэн зүйлсээ ингээд тухайн сэдвийн дагуу хоорондоо ярилцаад би ингэж чинь чи ингэж чинь танаа байгууллага яаж чинь манай хүмүүс ингэж чинь гэдэг ингээд хоорондоо туршлага солилцох байдлаараас ингээд ярилцаад хамтдаа сайжраад явах боломжоор хангагдж байгаа. Дээрээс нь мэдээж хэрэг англи монгол хэл дээр учраас та бүхэн маань одоо зэрэгцүүлээд ингээд үзээд яваад ах юм бол таны бас нэг менежментийн англи хэл чинь бол мэдээж сайжирна. Би түрүү анх хэлсэн те төслийн менежментээр ингээд англи хэл дээр хичээл үзээд яваад ахаар бас ер нь яг тэр одоо салбартаа ч гэдэг юм уу академик инглиш бас нэлээд сайжирчт юм байлээ гэдэг шиг та бүхэн бас менежментийн ингээд англи хэл чинь бас ингээд сайжрах бол бүрэн боломжтой. Тэгээд дээрэс нь гоё networkтэй болоод ингээд явах юм болцоотой байгаа. Тэгээ за манай одоо менежерүүдэд зориулсан одоо тий хөтөлбөр маань бол ямар сэдвтэй вэхээр ингээд ерөөхдөө багцлаад ингээд 12 сэдв болгоцсон байгаа. Тэр нь болохоор хамгийн эхлээд одоо за яаж би ер нь 21-р зуунд мундаг менежер болох юм бэ? Надад ямар ур чадвар хэрэгтэй юм бэ? Тэ? За хоёрт нь гэх юм бол цагаа яаж зарцуулах юм бэ? Ер нь цаг төлөвлөлтөй ажил дээр яах юм бэ? Бусад одоо өөрийнхөө доор ажиллаж байгаа хүмүүсийн цагийг яаж хянах юм бэ ч гэдэг юм уу те. Миний бодлоор бол бас хамгийн сайн менежер гэдэг бол тухайн өөрийнхөө доор ажиллаж байгаа хүмүүсийн цаг хуваарлтыг маш сайн мэддэг юм шиг санагддаг. Би бол өөрөө хамгийн анх бол миний ажлын гараа бол Лондонд эхэлжсэн. Лондонд бол Guava International гэдэг компанид ажиллаж байсан. Тэгэхэд бол манад дан одоо англичуудтай тэгээ ганцхан хятад охинтой ингээд хоёр хаацтай нэг нь би нэг нь хятад охин байсан. За тэгээд манай тэр одоо менежер бол англи хүн байсан. Мань хүн бол өстой миний амьдралдаа харж байсан хамгийн сайн менежер. Яагаад гэвэл тэр хүн намайг хэдий хэмжээний ажлын loadтэй workloadтэй байгааг дандаа мэдчихэдэг. За даав чи одоо би чамд тийм ажил өгсөн юм чинь чи нэлээх ажил завгүй байгаах тийм учраас би чамд энэ ажлыг чинь төдий хугацааны дедлайнтай өгөөч гэдэг юм уу те ингээд нэг дор нэг хэтэрхий их ажил аваалах биш эсвэл бүр ингээд ажилгүй чи нэг хинт ч хэрэггүй нэг юм underestimate болцсон юм шиг мэдрэмж авахгүй. Тэгэхээр ингэж болвол бас ингэж менежерүүд болоод цагаа ажилчдынхаа цагийг мөн өөрөө бас маш сайн цагаа зохицуулж сурах хэрэгтэй байдаг те. Дээрээс нь бас хурал яаж удирдах юм гэдэг бол асуудал. Хүн болгон мэдээд байгаа юм шиг боловч нөгөө хурал чинь хэр үр дүнтэй болсон дараагаар нь тэгээд
Яма яаж follow up хийх, ер нь хэрэгтэй хэрэггүй хүмүүс бүгднийг дуудаж авчираад хуралд оруулах юм уу яах юм ч гэдэм үү те. Ингээ pragmatic ийм одоо сэдв байна те. Дээрээс нь одоо хамгийн чухал асуудал хэм бол баг хамт олно яаж мотивацлах юм бэ гэдэг бас нэг тийм чухал сэдв байна. Тэр нь болохоор окей одоо хүн болгон ч ингээл өөрийгөө мотивацлах тийм одоо чадвартай байхгүй шүү дээ. Тэгэхээр бас өөрийнх нь дээр ажиллаж байгаа хүний хувьд бас удирдлагын хүний хувьд бас баг хамт олон яаж ингэж мотивацлах юм. Дээрээс нь баг хамт олон ч мотивацтай тэр алсын хараагаа ойлгосон зорилгоо тухайн хийж байгаа ажлынхаа зорилгыг үр дүнг ойлгосон байж ижил ер нь урагшаа харж ажиллаа маш сайн хийн штэ тий. Тэгэхээр энэ бол гих мэтчлэн баг хамт олноо яаж удирдан зохион байгуулах юм. Дээрээс нь стейкхолдерууд буюу одоо өөртөө тухайн одоо бизнест ингээд оролцогч талууд гэж байдаг тий. Танаа үед нь одоо үйлчлүүлэгч бол таны хамгийн том оролцогч. За тэгэл мэдээж төр засгийн гаргаж байгаа шийдвэр бол бас биднэрт бас том оролцогч талууд болчихно гэдэг юм. Тэгэхээр бизнесээс өөрлөлтөө тэгэхээр ингээд стейкхолдеруудаа яаж менеж хийх юм ингээд гих мэтчлэн ингээд тухайн яг менежийн түвшинд шаардлагатай ажлуудыг ингээд 12 сэдвт ингээд хуваачсан ийм хичээл байгаа. Тэгэхээр энэ хичээлүүдээ бол та бүхэн онлайнаар үзээд тэгээд дээрэс нь хагасаа өдөрт нэг удаа ингээд анги хамт олноороо цуглаад хоорондоо ярилцаад дискшн үүсгээд ингээд явах бол бүрэн боломжтой. За ийм манай онлайн хичээл байгаа. За тэгэхээр та бүхэн маань бас сонирхвол би одоо влогийнхаа дараагаар нь ингээд та нартаас үргэлжлүүлээд ингээд мэдээлэл юмнуудыг нь бас товчхон ингээд влогт оруулчих. Та бүхэн бас сонирхоорой. Тэгээд өшөө асуух, тодруулах зүйл байвал бас лавлаж болно. За өнөөдрийн маань влог ерөөхдөө ингээд энэ хүргээд дуусгая гэж бодож байна. Намайг би бас ингээд 20 минутанд л багтаачвал их зүгээр гэж бодлоо. Тэгэхээр магадгүй би дараагийнхаа влогоор хүн болгон маш их асуудаг асуулт англи хэл яаж сурах вэ? За англи хэлгүй хүн манай Монголд бараг байхгүй. Бүгдээрээ бараг англи хэлтэй болчихсон. Гэтэл за ажил дээр нэг шаардлагатай нөхөр ирээд юм ярих гэхээр ярьж чадахгүй байна гинэ. Тэр одоо юунаас болдгийм бэ? Ямар асуудал байдгийм бэ? Тэр асуудалд чинь бид нар яаж тусалж чадах юм болоо гэдэг ингээд гих мэтчлийн иймэрхүү одоо илүү англи хэлний асуудлыг тойрсон сэдвэр өөрийнхөө одоо манай дээр ажилтдаг Мантухай гэдэг одоо манай Харвардын бүх хичээлүүдийг орчуулсан. Дээрээс нь манай юуг орчуулсан. Одоо Global Growth Institute-ийн менежерүүдэд зориулсан хөтөлбөрийг орчуулсан. Ийм ундаг өөрөө би дааж англи хэл сурж байсан. Ийм ундаг эмэгтэй байгаа. Тэгээд энэ багшигаа бас өөрийнхөө влогдоо урьж авчирч оролцуулна. Тэгээд та бүхэн дээр ямар асуудал дээр юу бид нар юунаас болж алдаад идэм бэ гэдэг талаараас хоорондоо ярилцъя. Тэгээ хамтдаа асуудлаа нэдэд шийдэе. Зүгээр нэг влог үзээд ингээд нэг орхих биш те өөрт тулгарж байгаа асуудлуудыг бас ингээд аль болох шийдэд явахыг хичээе. Тэгээд ер нь бол бас ингээд энэ менежерүүдэд зориулсан хөтөлбөрийг оруулж ирсэн маань ч бас ингээд ер нь учиртай. Тэгэхээр би ч гэсэн өөрөө бас анх ингээд хүн удирдах одоо асуудал дээр мэдээч хэрэг алдаа гаргаж ийсэн. Тэгэхээр би энэ хичээлүүдийг уг нь ингээд онлынхын хувьд ингээ үдцсэн болвол бас илүү ингээд хурдан цаг хугацаагаа хэмнээд явах боломжтой байсан юм бэ штэ гэдгийг бол сүүлд бас ингээд ойлгосон. Тэгээд Харвардын энэ хөтөлбөрт сураад маш их зүйл сурсан. Одоо тэгээд энэ юуны World Class Manager буюу одоо дэлхийн хэмжээний менежер болоход энэ хөтөлбөрийнхаа бас ингээд өөрөө яг аль биесны модератор багш гэж явдаг. Тэгээ ингээд энэ хичээлүүдийг бас ингээ үзээд явж байхдаа өөрөө бас ингээл давхараас хөгжөөд явж байна. Тэгэхээр босрлын салбарт ажиллаж байгаа хүний бас давуу тал зогсолтгүй ингээ урагшилж яадаг, зогсолтгүй л ингээ юм сурж яадаг. Тэгэхээр бас энэ бол одоо миний одоо салбартаа дуртай байхын бас нэг хамгийн том шалтгаан юм уу да. За тэгэхээр ингээд одоо хичнээн ч удаа одоо өндөрлийг хэлчихвч ихнээсээ өндөрлөе. За тэгээд та бүхэн маань миний влогийг share, subscribe гэж бас хэлдэм бэлээ. Тэгэхээр та нар маань миний влогийг share-лээрээ, subscribe хийгээрээ өөр ямар зүйлийн талаар одоо мэдмээр байгаагаа бас ингээд ямар сэдвээр ярилцвал та бүхэнд сонирхолтой байна гэдгийг бас хуваалцаарай. Гэхдээ дандаа хэдүүлээ боловсролын талаар ярина гэдгийг бас энэ хүрээнд мэдхийг хүссэн юм байвал бас асуултаар илгээгээрэй. Тэрнийхэн дагуу бас чадах ядгаараа ингээд влогуудаа өргөжүүлээд хөгжүүлээд ингээд явах бодолтой байна. За ингээд бүгдээрээ
бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ миний нэг хэлэх дуртай үг зүгээр л зогсолтгүй суралц. Тэгхийн бол та угаасаа өөрт чинь мэддэггүй та зогсолтгүй урагшилж байдгийг шүү. Тэгэхээр та бүхэн зогсолтгүй суралцаарай. Тэгээ суралцгаа болох юм бол таны хэдэн настай байх хамаагүй та шууд хөгшөрч ийн гэсэн үг. Тэгэхээр үргэлж залуугаараа байхын тулд та бүхэн маань зогсолтгүй суралцаарай. Өөрөө үргэлж гоё хөгжүүлээрэй. Өөртөө гоё шин чаленж гаргаад тэрнийхээ төлөө ингээд зүтгээд яваарай. Тэгхийн бол илүү гоё сонирхолтой байх болно гэдэгт бол итгэлтэй байна. За бүгдээрэнд амжилт хүсье. Дараагийнхаа влогоор хэдүүлээ англи хэлний асуудлын талаар ярилцгаая. За баяртай манайхаа.